Од мөндөр суугт тавтай морил би бол хөтлөгч Инхбат. Хуульч агима хэргийн товч нэвтрүүлгээ хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн дугаарыг амьдралын хэв маяг бүр тохирон Токи аппликейшн болон чанарыг танд авчран хүүхэд бидний ирээдүй Bikotan Kids ивент итгэж байгаа. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Од мөндөр суугаар болон NTV телевизээр мөн 83.3 170 сталганы Од мөндөр радиогоор хүрч байна. За өдрийн мэндагий. Өдрийн мэнд хүргэе. За Борис Немцовын үхлийг бас одоо хоёлаа өмнөх одоо нэлээд хэдэн дугаарын өмнө Алексей Навальныг ярьсан шүү дээ, тэ. Тэгэхээр яг л төвөнтэй адилхан үйл явдал болсон байгаа. Гэхдээ энэ дээр бол цаг хугацааны хувьд баг Борис Немцов гэж хүнийг одоо мөрдөж шалгаж эхэлсэн төрүүлж болсон юм үйл явдал байдаг. Гэхдээ хордуулалт энэ төр бол болоогүй. Ерөөсөө маш харигс хэрцгий аргаар гэх юм уу. Энэ хүнийг хороосон харамсалтай үйл явдал байдаг. За тэгэд энэ бол эдгээр үйл явдлууд бол зүгээр нэг юм хүний ус төрчийн үхэл бол ерөөсөө биш. Орсын ардчлал эрхчлөө шудраг ёсны төлөөх тэмцсэн дуу хоолойны эсрэг хүний амийг авсан юм хэрэгүүд байгаа юм аа. Энэ дээр бол эсэргүүцдэг байр суурьтай хүмүүс ч бол байдаг, тэ. Би бол өөрийнхөө үг хэлэх хэрэгчлөөнийхөө дагуу би бол хувьдаа тэгж боддгоо. Энэ бол хүмүүсийн дуу хоолойг дарамт зогсоох гэсэн муухай үйлдэлээс махаа гэж боддог. За Борис Немцов бол Ельцины үеийн алтан хүү гэж хэлж болно. Путиний эсрэг маш хүчтэй хамгийн хүчтэйгээр дуу хоолойгоо хүргэжсэн шүүмжлэгч нарын нэг байгаа. Одоо хүмүүсийн хамгийн сайн мэддэг нь энэ хүн бол Украины дайны эсрэг дуу хоолойгоо үргэж явсан юм хөө. За тэгээд өнөөдрийн нэвтрүүлгийн мэдээллүүдийг Орсын шүүхийн шийдвэрүүдийнх нь товч мэдээллүүд. За тэгээд ACHR-ийн шийдвэр, за тэгээд мөн BBC телевизээс гаргасан юм эрен сурвалжлах нэвтрүүлгүүд. За Немцовын одоо албан ёсны өөрийнх нь хөтлөжсэн тэр сангийн тайлангууд гэж бас байгаа. Гэх мэтчлэн олон улсын хэвлэл мэдээлэл дээр гарсан нийтлүүдийг үндэслээд ярих юм аа. За Борис Немцов гэж яг хэн байсан бэ гэхээр за Борис Ефимович Немцов нь 1959 оны 10 сарын 9-нд Сочи хотод төрсөн. За эцэг Ефим Давидович, ээж нь Дина Яковлевна гэж эмч еврей гаралтай юм хүмүүс. За багада Горький буюу одоогийн Нижний Новгородын хотод төрсөн, өссөн. За аав ээж нь хэдийгээр салсан ч гэсэн Борис бол ийм физикч хүн болж өсөж хүмүүжсэн байгаа. 1981 онд Горький их сургуулийг төгсөөд квант физик, термодинамик, акустикийн чиглэлээр ийм 60 гаруй шинжлэх ухааны бүтээл ийм тойруулсан докторийн зэрэгтэй ийм эрдэмтэн хүн байсан байгаа. За 1986 оны Чернобылийн ослын дараа тэрээр энэ цөмийн бойлерын барилгыг эсэргүүцсэн хөдөлгөөний зохион байгуулад улс төрж орж эхэлсэн байдаг. 1990 онд Оросын дээд зөвлөлд сонгогдсон цорын ганц коммунист биш ийм нэр дэвшигч байсан гэдгээрээ бас түүхэнд бичигдэж үлдсэн. За Борис Ельцин бол энэ Борис Немцовыг анх анзаараад 1991 онд Нижний Новгородын анхны губернатор одоо буюу одоо нөгөө хотын захирагч гэсэн үг шүү дээ, болгож томилсон байдаг. За энэ бол тэгээд реформын лаборатори гэж нэрлэгддэг юм чөлөөт зах зээлийн шинжилэл хийх бүс нутагтаа юм өсөлт авчрах юм хөдөлгөөн бодлогуудыг маш эрчимтэй хэрэгжүүлж байсан гэж үнэлэгддэг хүн байгаа. За тэгээд бүр Маргарет Тэтчер хүртэл энэ хүнийг дагаж байсан. Дагаж магтаж байсан. Буруу ярьж. За 1997 онд Ельцины засгийн газарт түлш эрчим хүчний сайд хийжсэн. За дараа нь ерөнхий сайдын 1-р орлогч болж исэн. За тэр үедээ хүмүүс юу гэж олон нийтийн донд яригдчихсэн бэ гэхээр энэ Борис Немцов бол яг л Путин шиг тэгээ ер нь бол Путинтэй өрсөлдөхүйц хэмжээний ирээдүйн ерөнхийлөгч болох магадaltaй хүмүүсийн нэг гэж тооцогдож яригддаг байсан. Гэхдээ 1998 онд болсон санхүүгийн хямралд Борис Немцовын нэр холбогдсноор албан тушаалаа алдсан байдаг. За тэгээд 1999 онд дараа жил нь
баруун хүчний холбоо буюу одоо Союз правых сил гэдэг ийм холбоо байгуулад одоо нам байгуулад дүмд судал авсан байдаг. Одоо нөгөө их хуралдаа гэх юм уу, парламенттай гэсэн үг шүү дээ, тийм ээ. За тэгээ 2000 оноос эхлээд энэ Путиныг засгийн эрхэнд гарснаас хойш Немцов түүнийг бүр илэн далангуу ил тодор хурц шүүмжилж эхэлсэн байдаг. За авторитарчлал, одоо цензур, олигархуудын хэтэрсэн эрх мэдэл, за Чечений дайн, Сочигийн олимпийн үеэр гарсан юм маш их хэмжээний авилга, албан тушаалын гэмт хэрэгүүд, за Кремийг аннекс хийсэн үйл явдал, Украин болох гэж байгаа, тэр үед болох гэж байгаа болзошгүй дайны талаар энэ хүн маш их хүчтэй дуу хоолойгоо өргөж олон хүнийг бас байлдан дагуулж ясан гэж хэлж болох юм. За тэгээ энэ хүн бол ерөөсөө Путин бол дайн гэж, Путин война гэж бүр өөрөө шууд нэрлэж ураа гаргадаг байсан хүн. За 2013 онд Ярослав мужийн парламентод сонгогдоод 2016 онд одоо дүүм буюу парламентод нэр дэвшгээр бэлдээд байжсэн, бэлтгэл ажилдаа ороод сонгуулийнхаа ажилд орж эхэлж исэн. Байдгаа гэхдээ харамсалтай нь бол 2016 оныг энэ хүн үзэж чадаагүй алуулсан байдаг. За энэ хүний одоо улс төрийн карьертаа хийжсэн маш том нөлөөллийн үйл ажиллагаа, нөлөөллийн арга хэмжээнүүд, маш олон тайлан судалгаа, илчлэл, шүгэл үлээсэн баримтууд зэрэг бол өнөөдөр түүхэнд үлдсэн байна. За Путин болон авилгын жилүүд гэд нэртэй одоо Сочид болсон олимп байгаа шүү дээ. Тэр олимпийн үеэр 1.5 их 80 рублийн авилга явагдсан гэдэг юм маш том баримт гаргаж ирсэн. За тэгээд энэ Украинд дайн болох гэж байна. Украинд энэ дайн болохын үйл явдалд бол Оросын цэргүүд оролцож байна. Украинд дотоод үйл хэрэгт нь Оросууд оролцож байна гэдэг маш олон баримтуудыг гаргаж ирсэн байдаг. За түүний нас урахаас хамгийн одоо яг сүүлд гэх юм уу бичсэн нийтлэл мөн өгжилсэн ярьжсэн асуудал нь бол яг энэ Украины дайны тухай байдаг. За түүний найз Илья Яшин гэж эмэгтэй түүнийг одоо эмэгтэй билүү эрэгтэй билүү Илья Яшин чинь нэр нь бол гайхамшигэр гарч ирээд байгаа. Энэ тэр хүн бол тайланг нь дуусгаж хэвлүүлсэн юм билээ нас орсныхан дараа. Тэгээд энэ Илья Яшин гэдэг хүн бол Оросын бас энэ сөрөг хүчний улс төрч идэвхтэн, өөрөөр хэлбэл бас л юм Кремльд таалагддаггүй төрлийн хүн гэсэн байна. За тэгээд Борис Немцовын хамгийн ойрын хамтран зүтгэгч найз нь байсан. За тэгээд Немцовыг аймсаа алдсны дараа одоо Яшин Борис Немцовын улс төрийн байр суурь шүүмжлэлийг үргэлжлүүлж байсан хүмүүсийн нэг байгаа. За тэгээд зүгээр өнгөрснийхэн дараа тэгэхээр Оросын улс төрд ингээд одоо сөрөг дуу хоолой хүргэж байгаа хүмүүсийг нухчин дарж гинэ гэдэг мессежийг Борис Немцовын үхлээр маш хүчтэй өгсөн боловч одоо яг нь Илья Яшин гэдэг хүн бол чимээгүй болоогүй, харин ч илүү дуу хоолойгоо тодруулж одоо хүргэжсэн гэсэн байна. За тэгээд харамсалтай нь энэ Илья Яшин гэдэг энэ найз нь 2022 онд Украины дайны талаар юм шүүмжилсэн хурц мэдээлэл хийснийхаа дараа хуурамч мэдээлэл, худлаа мэдээлэл тараасан гэдэг зүйл ангаар баривчлагдаад 8.5 жилийн хорхиол авсан юм байна. Одоо бол шоронд байгаа. За тэгээ Оросын хууль нь одоо мэдээж яг үнэн гэж яг юу юм бэ гэдэг дээр маш уян хатан гэх юм уу янз бүрээр тайлбарлаж болох үс байдаг яг иймэрхүү улс төрийн хэрэг дээр. Тэгээд яг Украинд болсон үйл явдлын талаар тухайн үедээ Борис Немцов болон Илья Яшин нарын гаргаж ирсэн асуудлууд нь үнэн байсан гэдгийг одоо олон улсын хэвлэл мэдээллүүд, нийтлэлүүд эргэж ярьж байна. Үнэн байсан гэдэг тал дээр нь. За тэгээд дахиад Борис Немцовын одоо яг нь нас орсон шалтгааныг ярихын тулд энэ хүний улс төрийн үйл ажиллагаа болон түүний хүрхийг зорж исэн улс төрийн байр суурь өнцгүүдийг ярихаас өөр аргагүй юм байна. Борис Немцов 2008 оноос эхлээд
Путин итоги гэдэг нэртэй юм цуврал тайлаг нийтлэлүүдийг гаргаж ирсэн. За энэ нь бол Оросын сөрөг хүчний баримталж исэн, гаргаж ирж исэн хамгийн чухал баримтууд гэж хэлж болох юм. За тэрээр Владимир Милов, Леонид Мартинюк, Ольга Шорина нартай хамтран ажиллаад олон нийтийн хандив мөнгө цуглуулж одоо эдгээр нийтлэлүүдийг хэвлээд гудамжинд тараадаг байсан нийтэд. За тэгэхээр эдгээр тайлангууд нь одоо юу байсан гэхээр Путиний засаглалын үеийн 10-15 жилд одоо авилга хэрхэн гүнзгийрсэн бэ? Улс төрийн системийн баг ингээд үндсэн хэсэг болтлоо явж гинэ гэдэг асуудлуудыг хөндөж гаргаж ирсэн байдаг. За 2011 онд Путин одоо авилгын жилүүд гэсэн утгатай нэр гарчигтай тайланд бол энэ тайлан үндсэндээ Борис Немцовын илчилсэн маш том илчлэлүүдийн нэг байгаа. Энэ тайланг ардын эрх чөлөөний намын удирдлагууд болох одоо Борис Немцов, Милов, Ришков, Шорина нар бэлтгэсэн. За тайланд Путиний одоо нэг Озеро нэртэй нөгөө дач гэдэг шүү дээ, цуслангийн тосхон гэх юм уу. За энэ дачигийн орчимд амьдардаг найзууд нь гэж байна. Аркадий Ротенберг, Геннадий Тимченко, Юрий Ковальчук гэд энэ хүмүүс хэрхэн хууль бус мөнгөөр эсвэл улсын мөнгөөр тэр бунтнууд болсон бэ гэдэг асуудлыг маш дэлгэрэнгүй наривчлан гаргаж ирсэн байдаг. Жишээ нь гэх юм бол Тимченкогийн Ганвор гэдэг нэртэй компани нь Оросын нефтийн 1/3-ийг экспортлоод төрийн тендерүүдийг монополжилж авдаг байсан гэж байна. Ерөөсөө тендерт ороход энэ Тимченкогийн компаниуд үргэлж авдаг. За энэ чагсаалтыг гаргаж ирсэн байна. За мөнгө тайланд энэ Путин, Медведев нарын 26 шиг юм орд харш. Одоо зүгээр нэг байшин хаус биш, зүгээр орд харш 26 ширхэг. За тэгээд 5 ширхэг маш үнэтэй тийм яхт буюу нөгөө онгоц ус онгоц байдаг шүү дээ. Маш том үнэтэй бараг л явдаг орд харш. За ийм зав, за үнэтэй цаг, машин гэх мэт хөрөнгүүдийг нь жагсааж гаргаж ирсэн байдаг. За үүнийгээ тайлбарлахдаа юу гэжсэн гэхээр эдгээр хүмүүс бол төрийн мөнгөөр туйлж байна. Оросын ард түмний мөнгөөр туйлж байна гэж бол нотолж гаргаж ирэхийг зорьсон байдаг. За тайлангийн нэг бүлэгт нь Два раба на золотых галерах гэдэг юм нэртэй хэсэг байдаг юм байна. За энэ нь одоо орчуулах юм бол 2 боол алтан галерей дээр гэх юм уу гэж орчуулагдах байх. За энэ хэсэгт бол юу гэж яригддаг вэ гэхээр Путин, Медведев хоёрыг одоо авилгын системд боогдч хавчигдсан боолуудаа гэсэн утгатайгаар дүрслэн харуулдаг байгаа. Өөрөөр хэлбэл энэ хоёр хүн болоод энэ Оросын системд улс төр бүр ингээд салшгүй хэсэг нь болтлоо явж байгаа энэ авилга гэдэг энэ зүйлийн боол юм аа. Энэ хоёр хүн гардан гүйцэтгэдэг гэсэн юм агуулгаар гаргаж ирсэн гэсэн. За тэгэд эдгээрийн гүйцэтгсэн авилгын хэмжээнд Оросын нийт дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 48%, 48%-тай тэнцэж байна гэж гаргаж ирсэн байна. За үүнийг нь дараа нь Дэлхийн банкны тоо баримтаар ингэж гаргаж ирж нотолсон. За Немцов авилга бол энэ Путиний засаглалын үндэстэн юм аа гэж шууд хэлдэг байсан. Путиний одоогийн засаг захиргаа бол ерөөсөө л авилга дээр үндэслэж явагддаг. Тэрнээс биш энд ингээд яг цэвэр улс төрийн тогтолцоо байдаггүй. Бүгд ийм танил таал бие биендээ ингэж одоо манахаар хэлдэг штеп төмсөгдөнө гэдэг шиг. Яг тийм зарчмаар явдаг юм системээ гэж хэлсэн байдаг. За тэгээ яг энэ тайлангаа бол олон нийтийн хандив мөнгөөр 440 мянган хувь хэвлүүлээд гудамжинд тарааж ирснийг Кремль буруутгаад одоо энэ тараагаад явж исэн хүмүүсийг нь бүгдийг баривчилж авч исэн юм үйл явдал байдаг. За тэгээд гэх мэтчлэнгээр бол энэ хүн Путиний эсрэг маш том шүдний өвчин байсан гэдгийг нь харуулж болох юм. Магадгүй үгээрээ өөрийнхөө үхлийг дуудсан байх. За тэгээд Сочигийн олимпийн талаарх шүгэл үлээсэн үйл баримтыг ярихаас өмнө хамтран ажиллагч танилцуулах уу? За өнөөдрийн дугаарыг маань чанарыг танд авчирна хүүхэд бидний ирээдүй Bikutan Kids event гэж байна. За энэ бүтээгдэхүүнийг маань Lenus Med компанийн маань оруулж ирдэг байгаа. За тэгэхээр амин дэмээр баялаг хавар урандор хүүхэд багчуудын дархлааг дэмжих
олон төрлийн амин дэмүүд, ашигтай бактериуд, эрдэс бодисыг нэг дор агуулсан нийлмэл найрлагатай 4 төрлийн хүүхдийн витаминыг та санал болгож байгаа юм байна. За Bicutin Kids гэдэг нэртэй ийм витамин байгаа. За ер нь аливаа витамин ч ба эмих ч ба эмчийн завраа хэрэглэх ёстой. Тэгэхээр Bicutin-ыг ч гэсэн эмчийн завраа хэрэглээрэй гэж зөвлөж байгаа. За тэгэхээр хүүхдүүд маань одоо хавар болж байна, ядарч байгаа бах, томчууд ч гэсэн ядарч байгаа бах. Тэгэхээр Bicutin-ыг хэрэглээд хүүхдүүдэд витаминаар нь дэмжээрэй гэж төвөөрөлж байна. За энэ бүтээгдэхүүнийг Health Point болон бүх эмийн сонгуудаар худалдаалж байгаа юм байна. За бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг 83 51 91 дугаарыг утаснаас авах боломжтой байна. За баярлалаа. За дараагийн чухал асуудал бол Борис Немцовын дэлгэсэн энэ Сочигийн Олимпийн үеэр гарсан 1.5 их найд рублийн авилгын их хулгай. Энэ асуудал байгаа. 2013 оны энэ хүү нийтлэл тайлан бол одоо Немцов болон Мартинюк нарын хамтын бүтээл юм байна. За энэ тайланд бол Сочигийн Олимпийн бэлтгэл ажлын зардал нь 50 тэрбум доллароос давсан. За тэгээд дэлхийн түүхэнд хамгийн үнэтэй, хамгийн авилгатай ийм олимп болсон гэдэг асуудлыг гаргаж ирсэн байна. За Путин бол өөрөө энэ Сочигийн Олимпийг авахын тулд 2007 онд Гватемалад өөрийн биеэр очиж энэ Олимп зохион байгуулах эрхийг авахдаа за Олимп зохион байгуулах зардал бол 12 тэрбум доллар байна гэж өөрөө амласан ч гэсэн яг бодит зардал нь бол 1.5 их найд рубль буюу 50 тэрбум доллароос давсан байна. За тэгээд энэ үнийн дүн бол өмнөх 21 Олимпийн бүх спортын байгууламжийн нийт зардлаас илүү өндөр байсан гэж байна. За яагаад зардал нь ингэж өссөн бэ гэвэл хэд хэдэн шалтгаан байгаа гэж үздэг. Албан ёсны тайлбар дээр ч гэсэндээ бас ийм асуудал нь яригддаг. Нэгдүгээр Сочи бол анхнаасаа ийм том дэд үтц ерөөсөө байхгүй ийм бүс нутаг байсан учраас шинээр ийм зам төмөр зам, нисэх буудал, цахилгаан станц, зочид буудал зэргийн бүтээн байгуулалтыг бараг бүтнээр нь ингэж цоо шинээр хийх шаардлагатай болсон гэж тайлбар явдаг. За өөрөөр хэлэх юм бол зүгээр нэг юм ганц стадион бариагүй. Бараг бүхэл бүтэн хотыг шинээр босгосон гэсэн. За хоёрдугаарт хугацаа шахуу. Тэгээд улс төрийн ач холбогдол нь өндөр байсан учраас одоо үн өсөх нь асуудал шээ. Тэгээд цаг хугацаа чухал гэдэг байдлаар одоо энэ зардлын асуудал хандж исэн гэдэг энэ тайлбар байдаг. За тэгээд манайд ч гэсэндээ иймэрхүү асуудлууд бас зөндөө гардаг шүү дээ. Янз бүрийн том хохон арга хэмжээ зохион байгуулна гэдэг нэрийн доор одоо ямар нэгэн тендергүүгээр шууд гэрээ байгуулах ч гэдэг юм уу иймэрхүү өндөр үнийн дүнгээр зардал гаргадаг асуудал байдаг. Яг л тэр жишээтэй адилхан юм шиг тийм ээ. За тэгээд тайланд энэ хоёр аргаар авилгын хэмжээг тооцоосон байдаг юм байна. За өмнөх олимпиадтай харьцуулах юм бол Сочид үнэ нь 2-3 дахин нэмэгдсэн гэж байна. За Ванкуверт 288 тэрбумаас 6 тэрбум орчим болж исэн бол Сочигийн олимп нь одоо 50 тэрбум болсон. За дурандаж тооцоогоор 24-өөс 26 тэрбум доллар хулгайлагдсан гэж Борис Немцов дурд тооцоосон байгаа юм. За тусгай байгууламжийн үнэ гэж байна. Фишт цэнгэлдэх хүрээлэнгийн нэг үзэгч тутамд 19,500 доллар. За дэлхийн дунд чинь 6,000 гинэ. За хоккейн ордон 25,000 доллар. За дэлхийн дунд чинь 11,000. За трамплин 36,000 доллар. За дунд чинь 3,400 байдаг гэж байна. За тэгээ Олимпийн тосгон Дерипаскагийн 363,000 ам доллар. Нэг хүн тутамд гэж тооцсон бол ер нь дунд чинь 150,000 байдгийн байна л да. Ингээд дүгнэхээр нийтдээ 25-аас 30 тэрбум доллар өөрөөр хэлбэл 50-аас 60% нь зүгээр ямар ч үр дүнгүй хийх хоосон үрэгцэн гэж тайланд дурдсан байна. Тооцоолсон байна. Одоо 50-аас 60% нь. Тэгээд одоо энэ Олимпийн хаад гэсэн бүлэгт нь энэ бүх тендрийг Путиний найзууд авсан гэдэг баримтуудыг гаргаж ирсэн байгаа. Ротенберг ах дүүс нар 7.7 тэрбум, Газпром 5.1 тэрбум, Russian Railways буюу Оросын төмөр зам 9.7 тэрбум, Олимпстрой 9.8 тэрбум гэх мэтчлэн
тендерүүдийг авцгаасан. За тэгээ 96% нь одоо төрийн мөнгөөр баригдсан. Шууд төсвөөс мөнгөний гаргасан гэсэн. За тэгээд дээрэс нь яг энэ барилгын ажил бүтээн байгуулалтын үеэр энэ гадаад ажилчдын хөдөлмөрийн маш хүнд нөхцөл бүр энэ зүгээр хөдөлмөрлүүлэх биш бүр боолчлол байсан гэсэн байгаа. За тэгээд барилгын энэ ажил гүйцэтгэл нь маш чанаргүй байсан гэж байгаа. За тэгээд хээл хахуул бүр шатандаа ямар ихээр аимшигтай байсан бэ гэдгийг бүгднийг гэж ил гаргаж ирсэн. Гэхдээ энэ асуудал ерөөсөө хэдийгээр маш олон баримтуудыг ил гаргаж ирсэн ч гэсэн хинч авилга албан тушаалын хэрэгт шалгагдаагүй, үүнтэй холбоотойгоор ямар ч асуудал үүсээгүй. Тэгээ энэ тайланг нь ерөөсөө ингэж яриад л өнгөрсөн болохоос биш. Олон нийтийн дунд ингээл шүүмжлэгдээл яриад л өнгөрсөн болохоос биш. Төрийн авилгын эсрэг байгууллагууд ч гэдэг юм уу, прокурорууд хаанаас ч юу ч арга хэмжээ авч яг бодит үнэнгийн шалган тогтоогоогүй. За тэгээ энэ тайлан бол 2013 оны 5 дугаар сард Вашингтонд танилцуулагдсан бас байт юм билэ. За тэгээд Немцон бол энэ нь бол Путингийн хувийн төсөл байсан. Энэ Сочигийн олимп бол зүгээр ингээ хувийнх нь найр байсан гэж дүгнсэн байдаг. Асар их болгоо. Тэгээд ер нь иймэрхүү боломжгүй гэдэг байгаа шүү дээ. Тий. Тэгээд иймэрхүү зэрэг мэдээллийг олон нийтэд ил болгоснороо Борис Немцов юу зорж исэн бэ гэхээр үндсэндээ Оросын татвар төлөгчдийг, Оросын жирийн иргэдийг сэрээсэ гэж маш их уриалдаг байсан. Та бидний мөнгөөр төсвийн мөнгийг ингэж туйлж гинэ гэдэг асуудлуудыг гаргаж ирэхийг зорьсон. За Украин дахь Орос цэргүүд гэдэг нэг юм асуудлыг бас ярих ёстой. Энэ бол Немцовын хамгийн сүүлд хэлж ярьж исэн зүйлүүд байгаа. Даалгатахаас өмнө гэсэн үг. 2014-өөс 2015 онд Украины дайн бол дотоод улс төрийн хямрал, за гадаад политикийн зөрчлийн нийлбэр байсан гэж одоо дүгндэг байгаа. Одоо тухайн үедээ бол юу гэж үзчихсэн гэхээр энэ Украины дотоодод болж байгаа улс төрийн хямрал юм аа гэж үзэж тухайн үедээ тайлбарлаж ярьдаг байсан. 2013 оны сүүлээр энэ Евромайдан хэлсэн шүү дээ. Евромайдан гэдэг чинь нөгөө Украинд болсон энэ олон нийтийн эсэргүүцлийн юм хөдөлгөөн байгаа. Нөгөө Европ Майдан гэдэг хоёр үгийн нийлбэр. Одоо өөрөөр хэлбэл нөгөө Киевийн тусгаар тогтнолын талбай нөгөө Майдан гэдэг нэртэй. За энд болж өрнсөн энэ Европ руу чиглэсэн бодлогыг дэмжсэн иргэдийн жагсаал гэх юм уу? Одоо энгийнээр тайлбарлах юм бол энийг Евромайдан гэж нэрлэдэг байгаа. За тэгээ Евромайдан ингэж эхлээд за тухайн үеийн ерөнхийлөгч Виктор Янукович Европын холбоотой ойртох бодлогыг хэрэгжүүлэхээс эрс татгалздаг байсан хүн шүү дээ. За энэ бодлогыг хэрэгжүүлэхгүй Европтой тэгж бид нар ойртохгүй гэж татгалзсны улмаас иргэд эсэргүүцэж жагссан. За энэ нь улам ингэ ширүүсээр 2014 онд засаг нь солигдоод Янукович улс орноос зутаж гарсан. За тэгээд үүний дараа Оросын холбооны улс Кремийн хойгийг өөртөө нэгтгэж авах үйл ажиллагаа эхэлсэн. За ингэснээрээ олон улсын маргааны эхлэл болсон байдаг те. За тэгээд зүүн Украинд ялангуяа нөгөө Донецк, Луганскийн бүсэд зэвсэгт мөргөлдөөнүүд гарч эхэлсэн. За тэгээд нөгөө нэг Донбасс дахь дайн бас эхэлсэн. Тэгээд энэ нь бол Украин болон Оросыг дэмжигчийн салан тусгаарлагчдын хоорондын урт хугацааны ингээд зөрчлийн эхлэл үе байсан байгаа байхгүй. За тэгээд Немцов бол яг энэ үеэр 2014-өөс 15 онд энэ Украины дотоодод болж байгаа үйл явдалд Оросын цэргүүд оролцож байна. Оросууд энийг зохион байгуулж байна. Оросууд гар хөлөө бүр ингээд маш гүн гүнзгий хийчихсэн байна гэдэг асуудлуудыг дэлгэж энэ талаар холбогдох материалуудыг цуглуулад дэлгээд ингэж эхэлсэн байдаг. За 2015 оны 1 сарын 27-нд Оросын прокурорын газарт албан ёсны асуулга илгээгээд энэ Орос цэргүүдийн үхлийн шалтгааныг асуух юм асуулга явуулсан байна. Одоо Украинд хэдийгээр Орос тухайн үедээ ерөөсөд дайн зарлаагүй бид нар энд ямар ч хамаагүй гэжсэн боловч Орос цэргүүд тэнд үхээд эхэлсэн байсан. Тэгэхээр энэ асуудлыг тодруулах юм асуулга явуулсан байна. Гэхдээ түүний энэ асуулганд огт хариу ирээгүй, харин ч 2 сарын дараа түүнийг алсан байгаа шүү дээ.
Тэгэхээр энэ хүн бол яг энэ Украинд болж байгаа үйл явдлын талаар маш хүчтэй дуу хоолойгоо өргөж маш тийм ноцтой баримтуудыг гаргаж дэлгээд байсан гэсэн. За тэгээд энэ хүний ажиллаж исэн Борис Немцовын ажиллаж исэн сүүлчийн төсөл бол Путин бол дайн гэдэг энэ нэг уриалгатай хөдөлгөөн байгаа. Гэхдээ яг энэнийг бол дуусгаж чадаагүй ч гэсэн түрүүнд хэлсэнтэй Борис Немцовын найзууд нь хамтрагч нар нь нөгөө түрүүнд дурдсан Илья Яшин гэдэг хүн, за Ольга Шорина, Леонид Мартинюк, Альфред Кох, Айдер Муждабаев, Олег Кашин гэдэг энэ хүмүүс бас тус бүртээ үйл хэргийг нь үргэлжлүүлээд тус бүртээ ийм хурц шүүмжлэл, нийтлэл зэргийг ингээд хийсээр л үргэлжлүүлсээр л байсан. За эдгээр хүмүүс бол хамтарж агаад нийтдээ нэг юм 65 хуудас юм тайлан бэлтгэж гаргаад 2015 оны 5 сарын 12-нд Москвад танилцуулж ирсэн юм байна. За тайлангийн гол дүгнэлт нь юу байсан бэ гэхээр энэ Кремийг эзлэхэд энэ Оросын тусгай хүчин тагнуул оролцсон гэдэг асуудал байсан. За яг энэ асуудлуудыг тухайн үедээ Путин хүлээн зөвшөөрөөгүй боловч хожим нь хүлээн бараг л өөрөө ингэж хүлээн зөвшөөрсөн байгаа. Энийг Оросын санаа зорилго тэнд байсан гэдгийг бол хэлсэн. За Донбасст энэ Оросын энэ нөгөө регулярны цэргүүд болон одоо нөгөө энгийн нөгөө татагдаж очдог цэргүүд байдаг шүү дээ. Цэрэг татлахаар татагддаг. За тэдгээр цэргүүдээс гадна юм төлбөртэй цэргүүд очиж исэн. За тэгээ нөгөө нэг Чечений Кадыровын цэргүүд ч бас оролцож исэн. За тэгээд одоо энэ Иловайск, Дебальцево гэдэг энэ газруудад болсон юм зэвсэгт мөргөлдөөнд Оросын генералууд бүр ингээд удирдаад явж исэн гэдэг энэ баримтуудыг гаргаж ирсэн байна. За тэгээд энэ асуудлаас энэ мөргөлдөөнөөс болоод 220 гаруй Оросын цэргүүд нас орсон гэдэг энэ тоо баримт байд юм байна. Гэхдээ энэ нь бол бүр яг батлагдсан тоо. Яг батлагдаагүй тоо баримт нь бол үнээс ч их байх гэж байна. Тэгээд хамгийн одоо гонигтай нь болохоор иймэрхүү нэг юм хууль бус гэх юм уу олон улсын хууль эрх зүйг зөрчиж хийсэн мөргөлдөөний улмаас одоо ань насаа алдсан цэргүүдийн ар гэрийнхэн Оросын засгийн газраас мөнгө аваад нөгөө нэг нууц сул задруулах гэрээ байгуулад бүгд чимээг болж байсан гэдэг асуудал. Тийм үү. Ийм нөхөн төлбөр аваад тэгээд энэ асуудлыг ерөөсөө огт дуурж болохгүй. Ямар нэгэн гомдол тэмцэл гаргаж болохгүй. Энэ бол хэдэн зуун хүн ар гэрүүд яг ийм байдалтайгаар дуугүй болсон гэдэг баримт гаргаж ирсэн байгаа. За тэгээд Орос бол яг энэ Украины дотоод зөрчил энэ Украинтай холбоотой асуудлаар энэ 10 сарын дотор 53 тэрбум рубль зарцуулсан гэдэг тоо баримттай гаргаж дэлгэсэн байгаа даа. За тэгээд энэ Донбасст болсон энэ цэргийн үйл ажиллагааг маш дэлгэрэнгээр гаргаж ирсэн. За мөн Боингийн осол хүмүүнлэгийн үйл ажиллагааны одоо гамшигч гэх юм уу. Энэ бүх үйл явдлууд дээр Оросууд яаж оролцсон бэ гэдгийг ингэж баримттайгаар дэлгэж гаргаж ирсэн байна. Тэгээд хамгийн гол дүгнэлт нь юу гэж хэлээд байгаа юм гэхээр энэ бол ерөөсөө Путиний өөрийнх нь дайн. Оросууд энийг хүсээгүй. Яг энэ Путиний өөрийнх нь хувийн одоо санаа зорилгоос үүдсэн энэ дайнд Оросын цэргүүд өгч гинэ гэдэг юм агуулгыг гаргаж ирэхийг зорж исэн байна. За тэгээд энэ тайлангаа 2000 орчим хувь хэвлүүлээд дахиад ингээ хэвлүүлэх гээд төлөвлөд байж исэн юм байна. За Кремль бол мэдээж үүнийг хязгаарч хүлээн зөвшөөрөхгүй худлаа та нар бол ерөөсөө те Европынхны гар хөл болсон ингэж худлаа хуурмаг пропаганда тарааж ийн гих мэтэр ингэж нөгөө хэлдэг үгнүүдэл хэлдэг. За тэгээд гэхдээ олон улсын байгууллагууд гэж бас байна шүү дээ те. Одоо тагнуулын байгууллагууд. Эдгээр байгууллагуудаас энэ тайланг хянаж шалгаж үзээд Борис Немцов болон түүний нөхдийн гаргаж ирсэн энэ баримтууд болон тайлангууд бүгдээрээ үнэн гэдгийг нь хожим нь баталсан байдаг. Тэгэхээр тухайн үедээ яаж ч Оросын засгийн газар ингээ эсэргүүцээд худлаа гэж исэн энэ бол үнэн байсан гэдэг нь хожим нь гарч ирж байгаа юм л та. За тэгээд ер нь бол энэ хүн ямар зорилготой, санаа зорилготой юу хийгээд байсан бэ гэдгийг нэг товчхон ярьж
өглөө л дээ. Тэрнээс биш яг энэ асуудлуудын талаар бүр маш их баримтат кинонууд, мэдээллүүд интернетээр дүүрэн байгаа та бүхэн хүсэх юм бол орж хайгаад үзэж сонирхож болох юм. Тайлангууд нь ч гэсэн онлайнаар хайгаад олоход боломжтой байгаа тийм. За тэгээд яг нас орсон үйл явдлын талаар оръё л доо. 2015 оны 2 сарын ивент итгэгчийн дараа. За тэгжлээ. За өнөөдрийн дугаарыг амьдралын хэв маяг бүрд тохирно Toki application event итгэж байна. За Toki application-ы зогсоолын төлбөр хэсэгт машинаа бүртгүүлээд автомашинтай холбоотой бүх үйлчилгээг авах боломжтой болсон юм байна. Улаанбаатар хотын 160 гаруй томоохон үйлчилгээний төв, офис, төлбөртэй зогсоолуудад Toki-гоор төлбөрөө төлөх боломжтой. За ингээд Toki-тай зогсоолт нэвтэрснээрээ зогсож буй хугацаа төлбөрийн мэдээллээ ухаалгаар харж болох юм байна. За мөн төлбөрийн олон сонголтоо сонгож төлөх боломжтой. Эхний удаадаа төлж байгаа бол 30% хөнгөлөлт үзүүлээд за мөн power bank түрээслэх урамшуул зэргийг авах боломжтой юм байна. За нэг цонхоор нэгэл карта явуулаад байдаг тэр үеэл одоо ард өнгөрсөн. За очиод QR код уншуулахаас гадна ерөөсө утсан дээрээсээ шууд машиндаа суухтаа төлбөрөө төлчих боломжтой. Тэгэх юм бол шууд л та тэнцэн очиод төлбөрөө төлөхөө цаг алдаад авахгүйгээр шууд гараад явах ийм гоё боломжийг Toki нээж өгсөн байгаа. Ер нь амьдралын хэв маяг бүр тохирно гэд амьдралыг ер нь их л хөнгөвчлж байгаа ийм гоё аппликейшнийг та хэрэглэж хөвшөөрэй гэж бас уриалмаар байна. За ингээд автомашинтай холбоотой бүх үйлчилгээг Toki аппликейшнаараа шийдэж цаг хугацаагаа хэмсэн ухаалаг жолооч байцгаая гэж Toki гэх маань уриалж байгаа юм байна. За баярлалаа. За баярлалаа. За 2015 оны 2 сарын 27-ны орой Борис Немцов нэгэн Украин эмэгтэй 23 настай загвар өмсөгч Анна Дурицкая гэж эмэгтэйтэй одоо дэлгүүрийн ойролцоо байдаг энэ ресторанаас гараад Большой Москворецкийн гүүрээр гэж явж исэн юм байна орой. За тэгээд цаг 23 цаг 31 минут болж исэн. За яг энэ үеэр нэг юм цайвар өнгийн Lada Priora гэдэг машинаас хүн гарч ирээд Борис Немцов руу буудсан нуруу тал руу. Тэгээд 7-8 удаа бол буудсан юм билий. Тэгээд дөрвөн сум нь Немцовын нуруу талаас нь буудаад ингээд толгой, зүрх, илэг, ходоод гэх мэтчлэн газруудад нь тусаад Борис Немцов газар дээрээ нас орсон. Хамт явж исэн эмэгтэй нь бол ягаачгүй гэмтээгүй зүгээр л гэрч болсон. Ингээд харамсалтайгаар Борис Немцов гээд Оросын засгийн газрын маш хүчтэй дуу хоолой сөрөг хүчин болж ивсэн нэгэн эрхэм маш харамсалтайгаар газар дээрээ насаа буудуулж алдсан байдаг. За тэгээд эн чинь ерөөсөө яг Кремлийн яг хажууханд болж байгаа үйл явдал байхгүй. Ерөөсөө яг Кремлийн ханны хажууханд болж байгаа үйл явдал. Тэгээд ийм өндөр харуул хамгаалттай газар учраас одоо алуурчид олдохгүй байх боломжгүй тий уул нь бол тэгээд тэр хавь чинь битүү камертай Кремль учраас зүгээр тэр хавь ингээд дийл ховл байна гэж байхгүй шүү дээ. Битүү камертай газар. Гэтэл бүр хачир шахалтайгаар яг тэр өдөр бүх камер нь засвартай байсан гэж байна. Тэгээд ерөөсөө юу ч харагдахгүй. Тэгээд ганцхан камер бүр холоос харагдах өнцгтэй байсан нэг ТV центрийн бүр нэг юм холын камер нь байсан юм. Тэгтээ бас тэр нь олигтой ч ингээ харагдах боломжгүй ингээд наан ингээ машин хагаад тавьсан. Сайн харагдах боломжгүй. Тэгээ энэс өөр ямар ч тийм дүрс ичлэгч гэх юм уу. Баримт бол ерөөсөө үлдээгүй. Тэгээ алуурчин ерөөсөө ингээд нэг гүүрний шатны ойролцоо гэж одоо хүлээж байж байгаа л тэгэл буудчаал шууд машинд суугаад ингээд цугтцсан юм билээ. Тэгээд араас нь бол хүн амтан хөөж бариагүй. Камерууд нь бүгд ажиллахгүй. За энэ аллаг гарсны дараа Путин олон нийтийн өмнө гарч ирээд яриа өгсөн байдаг л да. Би энэ асуудлыг бол маш ичгэвтер үйл явдал гэж бодож байна. Би энийг бүр личнээ өөрийн биеэр хяналж шалгаж энэ хэргийг илрүүлнэ гэж мэдгдэл хийсэн байдаг. За тэгтээ Немцовын орон сууцыг нь яг одоо нас орчиж байгаа шүү дээ тий. Шүн дунд ингээд нэгжээд янз бүрийн гэрт нь хадгалагдчихсан улс төрийн баримт бичиг нөгөө Украины тайлангууд гарсан шүү дээ. Энтэй холбоотой бүх баримтуудыг нь аваа явсан байдаг.
Тэгээ хүн тэнд нас орж хахад тэр шөнө нь ингээ гэрт нь очиод нэгжлэг хийсэн байгаа байхгүй. Тийм бай. За тэгээд хин хэргийн эзэн байсан бэ гэдэг талаар хинч бас мэдээгүй. За тэгээд үүнээс хойшоо ерөөсөө удалгүй хэдэн хүнийг баривчилж авсан л да яг энэ хэрэгт холбоотойгоор 2015 оны 3 сарын 5-нд 3 сард нь одоо хэдэн хүн баривчилж авсан. Тэр нь болохоор Заур, Дадаев, Анзор, Шагид, Тамирлан, Хамзат гэд бүгдээрээ нэг Чечен ингүүш гаралтай хүмүүс баривчилж авсан. За энэ Дадаев гэд хүн баригдангуудаа хамгийн анх бол хэрэгээ шууд хүлээсэн юм байна. За тиймээ би ингээ Борис Немцовыг бодож алсан гэд. Тэгтээ сүүлд нь бол гинтхэн энэ мэдүүлгээсээ буцаад цагдаа нар намайг ингээд зодож тамлж байсан учраас би ингэж хүчээр хэрэг хүлээсэн гэж мэдүүлгээсээ буцсан байдаг. За эдгээр хүмүүс ер нь юу гэж хэлсэн гэхээр 15 сая рубль ойролцоогоор 250 мянга орчим долларын хөлсөөр Борис Немцовыг хөнөөсөн гэж. Өөрөөр хэлбэл хөлсний алуурчд байсан ухааны тайлбар хэлсэн байдаг. За тэгээ шүүгч гэсэн бас яг энэ нүгээр нь тогтоосон үндслэр нь хөлсний алуурчд байсан юм байна гэдгээр нь. За тэгээ захиалагч байгаа энэ хүмүүс одоо хэлнэ шүү дээ хэнээс мөнгө аваад алсан бэ гэдгийг те. Тэгээд энэ дээр бол Руслан Мухудинов гэж хүний нэрийг хэлсэн юм байна. За тэгтээ энэ хүн ерөөсөө олдоогүй, ямар ч хариуцлага тооцоогүй, энэ хүний араас хинч хөөцөлдөөгүй. Яагаад тэгэхээр энэ хүн нөгөө нэг Чечений удирдагч Рамзан Кадировын одоо зарим нь жолооч байсан гэдэг, зарим нь бие хамгаалах албаны хүн байсан гэдэг. Ер нь Рамзан Кадировтай холбоотой юм хүн байсан гэдэг. За тэгээд ямар ч юм захиалагч нь тогтоогдоогүй, олж яг ингэж тийм буруутай юугүй юу гэдгийг тогтоолгүйгээр эндгээр хүмүүст яал өгсөн. 2017 оны 6 сард Москва хотын шүүхээс бүгдийг дэм буруутай тооцоод 7 сард Дадаевт 20 жил, за бусад нь 11-ээс 19 жилийн хорих ял өгсөн байдаг. Гэхдээ эдгээр хүмүүсээс нэг нь Украины дайнд яваад тэгээ гавьяа байгуулсан гэд өшөөгдсөн юм байлээ. За тэгээд шүүхийн тайлбарт дурдсанаар эдгээр хүмүүс Немцовын улс төрийн зарим байр суурь, за тэр дундаа энэ шашны холбоотой асуудлаар хэлжсэн шүүмжлэлүүдийг нь эсэргүүцээд гэх юм уу хувийн сэтлэр халтсан гэж бас бичсэн байгаа. Тэгэхээр энэ тайлбар дээр нь одоо ч гэсэн олон нийт ерөөсөө итгэж үнэмшихгүй байгаа юм л да. Ерөөсөө энэ хувийн сэтлэр энэ Борис Немцовыг энэ чеченүүд ирээд 5-6 хүн алчлаа гэж юу. Тэг хамгийн өндөр хамгаалттай тэг хяналт сайтай энэ хэсэг газар тэр аллага нь болчихж байгаа. Тэг зөвхөн хувийн уур сонзонгоос болоод хүнээс мөнгө аваад ингээд алчлаа гэж юу гэд. Энд ерөөсөө хүмүүс бол итгэхгүй байгаа. Тэгээд яг энэ үеэр нөгөө Рамзан Кадиров гэдэг хүн байж тань Чечений удирдагч. Энэ хүн шаал илүү гэх юм уу олон нийтийн өмнө гарч ирсэн нөгөө нэг яг гол алуурчин болох Дадаевыг өстой зөрөгтэй ирээн гэж магтаал бүр олон нийтийн дургуутслыг хүргэсэн. Зөрөгтэй ирээн тэгээд өмгөөсөн шинжтэй нэг юм үг мэдгдэл хийжсэн олон нийтийн эргэлзээг улам гүнзгийрүүлсэн гэж хэлж болох юм. За тэгээд мэдээж Немцовын гэр бүлийнхэн найз нөхд нь өмгөөлөгч хуульч нар нь бол энэ асуудал ерөөсөө юу ч энэ шүүх хурлал юу ч шийдсэнгүй. Тэгээ хэдэн хүнийг зүгээр ингэж нэг хорьсон болоод ял өгсөн болоод ингэж өнгөрч ийн. Захиалагч нь хийн ерөөсөө гарч ирсэнгүй. Захиалагчийн асуудал яригдсан боловч хинч хариуцлага хүлээсэнгүй, хинч одоо хэнийг ч араас нь явж шалгая. Тэг үг тийм дээр захиалагчтай холбоотой асуудал огч шийдэгдсэнгүй гэж ийм асуудал байр суурийг ярьж ирсэн. За тэгээ 2023 онд мэдээж энэ асуудлыг олон улсын талбарт ярьсан л байж таарна шүү дээ. Ер нь хүмүүс боддог те нэг иймэрхүү нэг юм улс төрийн зорилготой томоохон хэмжээний аллах ч гэдэг юм энийг бол Европын холбооны ч гэдэг юм уу ер нь олон улсын энэ шүүхүүд шийдэх ёстой гэдэг нэг юм байр суурь
байгаад байдаг. Манайхан ч гэсэндээ янз бүрийн болонгууд бараг олон улсын шүүхэд хандын шүү, мандын шүүгээд бараг би энийг айлгах маяг юм яриад байдаг шүү дээ. Тэгээ эн чинь ерөөсөө тийм биш гэдгийг хоёлаа удаан дараа ярьж байгаа те. За тэгээ 2023 онд Европын хүний эрхийн шүүх бол зүгээр дүгнэлт зөвлөмжөө гаргасан. Мэдээж Оросыг буруутгаад за мөрдөн байцаалт нь ямар ч үр дүнгүй, улс төрийн мотив буюу одоо сэтэл шалтгааныг нь судлаагүй, гаргаж ирээгүй, тогтоогоогүй гэх маягийн юм буруутгасан дүгнэлтийг гаргасан байгаа. Тэгээд Европын зөвлөлийн парламентын ассамбле гэж байдаг. Эндээс 2019 онд шинэ мөрдөн байцаалт явуулахыг шаардаад Магнитскийн хуулийн дагуу хориг тавихыг уриалсан байдаг юм билээ. Гэхдээ эн чинь дахиад хэлэхэд те олон улсын эрх зүйн энэ олон улсын байгууллагуудын санал, дүгнэлт, шийдвэр юу гэдэг энэ бүхэн чинь зүгээр л зөвлөмжийн шинжтэй. Хэн ч энийг заавал дагаж мөрдөх албагүй. Ялангуяа том орнууд хизээч дагдаггүй. Тэглээгээд ямар ч хариуцлага байхгүй. Тэгэхээр нэг олон улс бол нэг иймэрхүү байдалтай тох үедээ байсан. За яг нь BBC телевиз болон хэвлэл мэдээллийн сувгууд яг энэ хэргийн араас явж нэлээдгүй судалгаанууд хийсэн байдаг. 90 сурвалжлага явуулсан байдаг. За ялангуяа BBC-гийн нэг нэвтрүүлгээр Борис Немцовыг алуулахаас 1 жилийн өмнө нөгөө ФСБ-гийн Оросын одоо аюулгүй байдлын албаны ажилчид нөгөө оперативник гэдэг хүмүүс алуулахаас 1 жилийн өмнөөс ахуулаад бүр алхам тутамд нь мөрдөжсэн байна гэдэг юм баримтат кино хийсэн байдаг. Бүр баримттайгаар ингээ харуулад хүмүүсийнх нь нэр ус зураг хүрэг хэдэн сарын хэдэнд хаашаа явсан Борис Немцовыг хаана ахт нь хин гэж хүн хажууд нь ингээд дагаа явж исэн гэх мэтэр бүр ингээд маш дэлгэрэнгүйгээр гаргаж ирсэн байдаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ бүхэн юу гэж хэлж яах вэ гэхээр энэ бол улс төрийн түвшний юм зохион байгуулалттай үйл ажиллагаа байсан байхаа гэдэг таамагийг олон улсад ярьж байгаа гэсэн үг. За тэгээд одоо олон нийт одоо итгэхгүй байгаа гэдэг тааш та Оросын ард иргэд итгэхгүй байгаа. Энэ хүнийг тэр чичээнүүд ирээд ингээд хувийн сэтлэр ч юм уу ингээд алдсан гэдэгт итгэхгүй байгаа даа. Тэгээд чичээнүүд одоо хэлэхдээ тэр алсан хүмүүс нь хэлэхдээ исламыг нь доромжилсан учраас одоо юу гэдэг шашны хамгаалах зорилгоор өс хонзон үссэн дургуутсан гэж хэлээд байгаа. Гэтэл нөгөө алуурчин буюу Дадаевын ээж нь нэг өгсөн ярилцлагада манай хүү ерөөсөө тийм шашин ерөөсөө шүтдэггүй байсан шүү дээ гэж ярьсан байна. Тэр өөрөөр хэлбэл нэг тэр ислам шашиндаа бүр тэгэж амар хамгаалж бариад байх хэмжээний итгэл үнэмшилтэй хүмүүс байгаагүй байх магадлалтай гэдэг юм таамаг маш өндөр байдаг. Тийм байна. Тэгэд хамгийн өндөр таамаг бол тэр нэг Оросын тэр ФСБ-гийн оролцоо гэж үзэж байгаа. Тэгээ Путин өөрөө энэ бүхнийг зөвшөөрөл өгж явуулсан. За яг гардан гүйцэтгэгч нар нь магадгүй Рамзан Кадировын хүмүүс байсан байх гэж үзэж байгаа. Тэгээд Кадиров ч гэсэн өөрөө бараг тэрийг баталж байгаа юм шиг гарч ирээд алуурчныг нь өстой зүв зүйтэй гэд хэлсэн учраас ер нь болвол зэндүндээ улс төрийн зорилгоор чичээнүүдээр дамжуулаад Путин алчсан байна гэж юм таамаг олон нийтийн дунд үлдсэн гэсэн. Тэгэд яагаад энэ Рамзан Кадиров Путин Немцов хоёр асуудалтай болсон гэхээр Немцов ерөөсөө ингэж үздэг байсан юм байна. Чечен болон Оросын хоёр улсын хоорондын харилцаа бол ерөөсөө энэ Рамзан Кадиров болон Путин хоёрын хоорондын хувийн тохиролцооноос үүдсэн харилцаа л байдаг. Өөрөөр хэлбэл ямар ч тийм олон улсын гэрээ, бичиг баримт гэж юм байхгүй. Зүгээр л Путин Кадировт одоо ингээд хувийн ах дүүгийн ч гэдэг юм уу юм хувийн байдлаар за чи Оросд үнэнч бай, би чиний аюулгүй байдлыг хангана гэдэг ийм хувийн тохиролцоон дээр үүсгэсэн л юм харилцаа байгаа. Тэгээд хэрвээ бүс нутгийн хооронд, удирдлагуудын хооронд зөрчил үүсэх юм бол тэг яах юм бэ? Энийг чинь улс хоорондын харилцааг зохицуулсан ямар ч эрх зүйн баримт бичиг эсвэл одоо юу гэдэг гэрээ хилцээр юуж байхгүй байна. Тэгэхээр энэ харилцаа ингээ хувийн байдлаар улсыг удирдах явах нь өөрөө ингэж зөв юм уу гэсэн ийм байр суурьтай ер нь бол Рамзан Кадировыг жоохон шүүмжилсэн байр суурьтай байдаг байсан юм. За энд бол Кадиров маш их өшөрхдөг гэх юм уу.
ийм байсан. За тэгээд энээс нь болоод жоохон хувийн бас тааламжгүй бие бинийгээ элдвэр ингэж олон нийтийн сүлжээ юугаар ингэж хилдэг байсан гэж бас ярьдгийм байна. Тэгээд яг энэ Борис Немцовын өвхлийн талаарх тэр асуудлын илүү дэлгэрэнгүй миний ингээд нэг эмх замбраагүй ч юм яриад байгаа зүйлээс илүү тодорхой мэдээлэл авахыг хүсэх юм бол BBC-гийн тэр баримтат киног үзээрэй гэж би зөвлөмөр байна. Тэнд бол орос хэл дээр байгаа, англи хэл дээр байгаа маш дэлгэрэнгүй тодорхой Борис Немцовын өвхлийн талаар ярьж өгдөгөө. Тэгэхээр тэндээс мэдээлэл бас авах боломжтой. Тэгэд ер нь ингээд дэгээ харах юм бол Алексей Навальны болон Алексей Навальныгийн одоо өвхлийн талаар өмнөх нэвтрүүлгээр ярьсан шүү дээ. Цаг хугацааны хувьд аваад үзэх юм бол ингээд энэ хоёр хүнийг яг нэг цаг үед яг одоо FSB ч юм уу энэ одоо Путиний захиалгаарч гэдэг юм уу ийм байдлаар хянаж шалгадаг байсан юм байна гэдэг юм баримтууд гарч ирдэг юм байна. Цаг хугацааны хувьд давхцдаг. Хоёулаа л ер нь Кремлийн эсрэг сөрөг хүчний дуугаалаа болж явж исэн хүмүүс шүү дээ, тий. За гэхдээ Алексей Навальны чинь 2021 онд шоронд нас орсон. За Борис Немцов бол ингээд 2015 онд буудуулаад нас орчихж байгаа. Гэхдээ Борис Немцов 15 онд ингээд төрүүлээд нас орсон нь сөрөг хүчний дуу хоолой болж явдаг хүмүүсийн хувьд маш том сэрэмжлүүлэг байсан. Эцэндээ тэднийг дарах зорилготой байсан боловч одоо зарим нь дарагдаагүй. За тэрнийхээ горыг амсаад зарим нь новичокоор хордогдсон, энэ тэнд янз бүрийн байдалтай алуулсан. За зарим нь ингээд шоронд ороод ял уурээд ингээд явж байгаа юм л байдгийн байна. Тэгээ Оросыг дэмждэг хүмүүс манайд бас их зөндөө байдаг. Өнөөдрийн дугаарыг хэрвээ төвчээртэй сонссон бол хэл уур нь хүрэхээр дугаар болчихлоо. За яа. Бид хоёр хэмээр зөхөөгд яриад байгаа шин чинь тэнцээ байгаа мэдээллүүдийг л хуваалцаж байгаа шүү дээ. Гэхдээ тэр буудж байгаа нь бас мэрэгжлийн байхаар харагдаад байна те. Хойноос нь буудсан гэхэд зүрх толгой илэг ходоодын онж нэгдэг чинь бас овоол. За тэгээд энэ үнэ өвхөлтэй холбоотой ийм хэргийг ярьж өглөө бас яригдахгүй байхын аргагүй. Оросын одоо Путиний засгийн газрын эсрэг тэмцсэн хүмүүсийн өвхөлтэй холбоотой маш том хэрэгүүд нэг багхгүй. Харин тэ одоо ингээд иймэрхүү юмнуудыг сонсохоор бүр ингээд яаж амьдрах вэ? Хиндэ итгэх вэ? Хиндэ найдах вэ гэдгээд их л хэцүү санагдаад байгаа юм да. Харин айцтай л болчиход байгаа юм тийм ээ. Үнэ ер нь нэг юм улс төр гэдэг юм чинь тэгээд жирийн биднээс хамаарахгүй тэг юу ч болж идгийг гэдэг нэг юм мэддэхгүй ил тод биш учраас бид нарт айц төвлөх нь зүүн хэрэг. За өнөөдрийн дугаарыг маань амьдралын хэв маяг бүрд тохирдог Toki аппликейшн болон чанарыг танд авчирна хүүхэд бидний ирээдүй Bikotan Kids event тэтгэлээ. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн одон дөр сугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 столгоны одон дөр радиогоор хүрсэн. За дараагийн дугаараар олцъя. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Удаагшлын банкны дансага 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.